오늘 그리스도가 여러분의 Есүс Христ та бүхний эзэн болох юм бол Бурхан танаар дамжуулан танд тэгээд таныг өв удамыг өв хөрөнгийг үлдээнэ гэж амласан байгаа. Газар дэлхийг өвлөн авах болно гэж байгаа Библиэлд. Энэхүү үгийг ойлгодог нэгэн дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээний дагалдагч болоод зогсохгүйгээр хүмүүсийг загасчин болох болно. Үнэхээр Есүс Христ надад үнэхээр хэрэгтэй гэж тэр дуудлага дотроо зогсох юм бол тэр хүн дагалдагч болдог. Есүс Христээр дамжуулан Бурхны хаанчлал аль хэдийн миний бие дотор оршин байна. Тиймээс магадгүй сул дорой, дутагдaltaй, алдаа бүтлгүүтлийнхаа байр суурин дээр байсан хэдий ч Бурхан дотор амьдрагч нэгнийг Бурхан өөрөө өрөөдөг. Хүн өөрийгөө өөрчлөхгүйгээр өөрийгөө өөрчлөн ариун сүнсээр л амьдрах. Тиймээс Үлс 1:8 таны сүнс сэтгэл амьдралд хэрэгжээсэй гэж Есүс Христийн нэрээр юрооч байна. Өнөөдөр Христийн өмнө зогсогч нь өрөөдөх болно гэсэн байгаа. Есүс Христийг хүлээж авдаг нэгний замыг Бурхан замыг нээх болно. Есүс Христийг хүлээж авбал Бурханы хүүхэд болох эрх мэдэл өгөгддөг. Тиймээс амьдралд тань юу ч болж байсан гэсэн бүү. Ямар асуудал байсан ч та босож зогсоод Христийн гэрлийг гэрэлтүүлэх үед Бурхан ажиллах болно. Бурхан таныг баруун гар мотort дороо хамгаалах болно гэж амласан байгаа. Иохан номын 16:33 дээр хэлэхдээ та нар дэлхийд олон зовлон илвч зоригтой бай. Учир нь чамтай хамт байгч Христ дэлхийг ялсан юм аа. Жаргалтай эзний өдөр болоосаа гэж юроож байна. Өнөөдөр бидний уур хилэн байгаа тул болгоомжил гэж байгаа. Бидний бахархал, та нарын бахархал бол хүмнээс алга ташаалтыг авахд оршдоггүй гэж. Хүмүүст магтуулаад тэрүүндээ согтоод чуулгандаа ирэхгүй гэвэл тэрэн шиг аимшигтэй зүйл гэж үгүй. Та бүхэн эзний өдрийг сахих юм бол магадгүй бусдад хүндлэгдэхгүй байх. Харин эзний өдрийг сахих юм бол та нар юрөөлтэй ёо гэсэн үг юм. Хүмүүсээс магтуулж хүмүүсээс хүндлэлийг авдаг нэгэн Бурханы өмнө зогсгоо болдог. Учир нь энэ дэлхийн хүмүүстэй хойлогдсоноор сайн мэдээ тэдэнд тараагдах хаалгыг хаасан. Магадгүй энэ дэлхийн хүмүүстэй нэгдэж холилдсноор түр эдсчин цатгалан байж болох ч хожим нь илүү их үлсэх болно.
Бурхны сэтгэл бол Бурхны дагалдагч хүн энэ дэлхийд донтоод Бурхныг орхихгүй байгаасаа гэдэг хүсэл юм. Өнөөдрийн Библийн хэсэг дээр уур хилэн байна, мөн ерөөл байна гэдэг хоёр үг гарсан байгаа. Шалтгаан нь Бурхныг харуулахын тулд юм. Хүн бидний дотор хоёр төрлийн хууль үйлчил ажилдаг. Ром номын 8:17 дээр бичсэн байгаа. Ром 8:17 бид Бурхны хүүхэд юм бол одоо үр удам нь гэсэн байгаа. Бид түүнтэй алдаршуулахын тулд зовлонгийн ч хамт үргэлжлэдэг гэсэн байна. За 8:18 дээр үргэлжлүүлэн одоогийн зовлон бол хожим илрэх алдартай харьцуулашгүй гэсэн. Тэрхүү алдрын төлөө бидний тэмцэх ёстой тэмцэл гэж би 19 дугаар эшлэл. Энэ дэлхийн бүх бүтээлүүд Бурхны хүүн илрэн гарахыг хүлээж байна гэсэн. Хэрвээ бид Бурхны хүүхдүүд болох юм бол бүх ертөнцийн бүх бүтээлүүд тэр Бурхны хүүхдэд захирагдахын тулд хүсэн хүлээж байна гэсэн. 20 дугаар эшлэл дээрээс харуул. Тэгээ бүх бүтээлүүд Бурхны хүүд захирагдах нь өөрийнх нь хүслийн дагуу биш. Харин түүнийг дуулууртай байдал дотор захируулдаг хүслийн улмаас юм гэсэн байгаа. Тиймээс бидний дотор байгаа үйл итгэл болон бидний дотор байгаа ариун сүнсний хууль нь хоорондоо хэрхэн тэмцдэг вэ гэдгийг талаар Ром номын 7:17 дээр бичсэн байгаа. Одоо үүнийг үлдэгч нь би биш, миний дотор оршдог бузар мууаа гэсэн байгаа. Эхлэл номын 1-2 дугаар гардаг харанхуй хоосон эмх замбраагүй гим нүглийн эрх мэдлэр бидний дотор байна. Христийг хүлээж авах сэтгэл бидний дотор байхгүй болсон байдаг. Бидний дотор байгаа үл итгэлийн хууль нь үргэлж биднийг Бурханд итгэхгүй байхаар дотроос ажилдаг янз бүрийн тэгээд 7:19 дээр харах юм бол зэрэг Паул хэлэхдээ би хүсдэг сайнаа биш хүсдэггүй бузар муугаа үлдэдэг гэсэн. Тийм болохоор Бурхан бидэнд
Эхлэл 3:15 дахь хамдалтын үгийг өгсөн байгаа. Хорон мууг үйлдүүлэгч могооны ажлыг бэлтгэжгээ гэж. Есүс бол Христ гэдэг тэр нэрийг тунхаглах үед жинхэнэ хаан болох Бурхан тэнд ажиллах болно. Тиймээс би юуг харж амьдрдаг дагалдагч вэ гэдгээ сана. Би Христийг харан амьдрдаг дагалдагч юм уу? Аль эсвэл би харанхуйн хүч чадалд улмаас зүгээр л чирэгдэн амьдрч байгаа юм уу гэдгийг. Эцэггүй ариун сүнсээр ирсэн махан бий болж инлэхэд ирсэн байгаа. Бурхан биднийг харж байна. Тэгээ тийхүү тэрээр өөрөө асуухдаа та нар намайг хэн гэж боддог юм бэ? Тэг зүрхэндээ ядуу хүн шууд тунхаглан хэлдэг. Эзэн бол Христ амьд оршиж Бурханы хүн мөн. Петрт эзэн хэлэхдээ ямар ч боловсрал ар талгүй Петрт хэлэхдээ чиний хувьд дэлхийн илгээлт эхэлсэн гэж. Чи хүмүүсээр хүндлэгдэхгүй байлаач гарцаагүй чи хүмүүсийн загалчин болно гэх. Есүс Христ надад хэрэгтэй гэдэг тэр хэрэгцээг мэдэрч байх юм бол Бурхан тэр хэрэгцээнд тань хариулдаг байгаа. Мөнхийн Бурханы хаанчлал миний өв болох уцаар Бурхан тийм нэгнийг харж өрөөдөг. Бурхантай хамт байх орон зай. Иммануэлийн Бурхан дүүргэгдэх тэр орон зай бидний дотор байгаа. Би хичнээн дутагдaltaй хоосон байсан ч Есүс Христийг өөртөө хэрэгтэй гэдгийг мэддэг нэгний дутуу зүйлийг Бурхан өөрөө мэдэн дүүргдэг. Лук 8:6-20 дээр Есүс нүдээ өргөн дагалдагчтай хараад зүрхэндээ ядуу нэгэн өрөөлтэй Бурханы хаанчлал бол тэднийхээ гэсэн. Зүрхэндээ ядуу нэгэн гэдэг нь Есүс Христ надад хэрэгтэй гэдгийг мэдэрдэг. Хэрэгцээг мэдэрдэг нэгэн. Бидэнд Есүс Христ бидэнд хэрэгтэй гэдгийг Бурхан өөрөө мэдсэн учраас тэрээр 2000 жилийн өмнө амлагдаад бүх дэлхийн төлөө 20,000 гаруй жилийн өмнө энэлхэд ирсэн байна. Ром 16:25 дээр миний сайн мэдээ гэж гардаг байгаа.
Есүс Христийг миний сайн мэдээ, хувь хүний сайн мэдээ болгох үед Бурхны нууцлагдсан байгаа ерөөл тэр хүний амьдралд ирдэг байгаа. Үүний төлөө Библи тэмдэглэгдсэн гэж Библиэр бичсэн байгаа. Бүх үндэстнүүд Христэд итгэснээр түүнийг мэдэж тэрхүү сайн мэдээгээр дамжуулан биднийг өөрийнхөө алдрын баялаг дотор бэлхаах эзэнд мөнхөд алдар нь байх болтугай. Би ч гэсэн махан биеийнхаа хувьд бол бодит байдал үнэхээр хүнд хэцүү бодит байдал дотор амьдран ирсэн байсан ч би чамайг хариуцах тул чи намайг даг. Би чамайг хүмүүсийн загасчин болгоно гэдэг тэр үгийг л дагсан төдийгүй би өнөөдөр та нарын өмнө Бурхны дагалдагч, Бурхны үгийг гэрчилдэг нэгнээр зогсож байна. Үнэхээр гэдсэн минь дүргэгдэж энэ дэлхийн хүмүүсийн өмнө хийгээд Бурхны өмнө хүлээн зөвшөөрөгдөх Бурхны хүн болсон. Ер нь бол нэг муу сүнстэй хүмүүс амар хорон муу хараалыг хэлж чаддаг байгаа. Тийм хараалыг бүр ингээд үнэхээр хүний амнаас яаж гардаг юм бэ гэдэг хараалуудыг хэлдэгч. Тэр хараал нь ингээд хараалаар сонсогдохгүй. Учир нь бид Есүс Христийг хэрэгцээ гэж үздэг нэгний дотор баяр хөөр байх болтугай. Бурхны хаанчлал бол та нарын тул баярлан хөөрөө гэж Библи хэлсэн байгаа. Христийг хүлээж авах юм бол өөрийнхөө доторх хорон мангачлаг байдлыг хардаг. Ром 7:23. Миний эрхнүүдэд хоёр өөр хууль үйлчилдэг гэсэн байна. Ром 7:23.
Тэгээ үхлийн хүчийг барьдаг нэгэн, харанхуйн хүчийг барьдаг нэгэн намайг ганхуулан сэгсэрч байна гэдгийг мэддэг. Тиймээс хүн энэ нэг махан биедээ бүрэн автаж, бүрэн захирагдаад түүнийхээ боолоор амьдардаг. Юу идэх үү, юу уух уу, юу өмсөх үү гэдгийнхаа боол нь болж амьдардаг. Рам 7:23-ыг харъя. Гэвч эргэтнүүдэд минь өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайдаж намайг эргэтнүүдэд минь байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна. 24-р эшлэл. Би юутай хөрхийлөлтэй хүн бэ? Хэн намайг үхлийн энэ биеэ сангижруулах вэ? Бид Есүс Христэд төвлөрөх үед би ямар оршихуй вэ гэдэг энэ махан бие дотроо би хэрхэн ийм хөөрхийлөлтөй амьдарч байгаа вэ гэдгийг харах нүд нэгддэг. Еврей номын 2:14 дээр тодорхойлон хэлэхдээ Еврей 2:14 Тийхүү хүүхдүүд нь багцыг тасархай болов түнчлэн тэр өөрөө бас тасархай болсон. Ингэснээр тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод гисэн байна. Үхлийн хүч диаволыг хүчингүй болгох цорын ганц арга зам бол Есүс Христийн нэрнээс өөр үгүй. Еврей 2:15 Бүх насаараа үхлийн айдсаар болцдогдож байсан бүгдийг чөлөөлөх юм. Бүх насаараа үхлийн ажиллагдаж, бооцлогдож байсан хүн бүрийг чөлөөлөхийн тулд Бурхан Есүс Христийг энэ дэлхий дээр зөвшөөрсөн хийгээд надаар дамжуулан түүний ажиллахыг зөвшөөрсөн. Есүс бол Христ. Бид үнэхээр зөвхөн үнд төвлөрөх юм бол өөрийнхөө ямар хөөрхийлөлтэй харанхуй дотор байгаа оршихуй вэ гэдгээ мэдэж зөвхөн сайн мэдээний дотор амьдрахад хүрдэг. Эхлэл номын 13:18 Авраам явсан газар бүртээ дахлын ширээ босгож байсан байгаа. Дахлын ширээ босгож Бурханд төвлөрч байсан нь ерөөлийн эхлэл болсон юм. Тэгээ бид ингээд цаашид уур хилэн дор байдаг оршихуй биш. Харин Бурхны ерөөлийн дотор байгаа. Эхлэл номын 41:38 Фараон хааны талар гарч ийн. Тухайн үеийн бүхлэхийг захирч байсан. Фараон хаан Йосефийг хараад юу гэж хэлсэн бэ гэвэл энэ хүн шиг Бурхны сүнстэй хүнийг би харсангүй гэсэн байгаа. Бурхны сүнстэй хүн болох Йосеф хүний нутагт боочлогдсон очсон ч тэрээр улс үндэснээ аварсан ерөөл басан байгаа. Бид яагаад Бурхны сүнсээр дүүргэгдэх хэрэгтэй вэ гэвэл үнэхээр энэ дэлхий дээр энэ харанхуй ертөнцийн сүнсний хүчин дор амьдарч байгаа хүмүүс олон байгаа учраас юм. Бид нар тэр харанхуйн сүнсний хүчин дор амьдрахгүй тулд Бурхны сүнсээр дүүргэгдэх ёстой. Бид нар энэ дэлхийн үе олон үйл явц дотор холилдож хутгалцаар байгаад амьдралынхаа чиг хандлагыг алддаг. Тэгж төөрөгсөөр яваад Бурхны уур хилэнгийн дор ороход хүрдэг. Энэ дэлхийн Бурхан ямар нэгэн аргаар яаж игээд л намайг мөргөл төвлөрөхөд саад болдог.
би хүний дээр Бурхны алдар хүний дээрээс явах үед салгагдах үед харах үед бүрэн нөмөрдөг байгаа. 20 дугаар Коринт 4:4. Ром 3:23 дээр тэг бүгд нөгөө л үлдснээр Бурхны алдарт хүрдэг гэсэн байгаа. Гим нүглийг дагснаар Бурхны алдарт хүрэх боломжгүй. Ром 6:23 дээр гим нүглийн хөлс бол өвхлээ гэсэн. Бурхны ивэл нэгүсэл бол Христ Есүсийн доторх мөнхийн амьд. Есүс Христийн дагалдагчийг бэлтгэх энэхүү үг таны зүрх сэтгэлийн гүн гүнзгий газар суйрлуулгадаасаа хэмээн өрөөж байна. Тэгээ би цаашид Есүс Христ үгүй бол амьдрч чадахгүй. Христ үнэхээр сайхан. Тэгээд зөвхөн Христэд төвлөрөх үед зөвхөн ариун сүнсийг дүргэлт хэрдэг. Тэгээд тиймхүү биднэ ирэх бидлийг хүлээж аваад газрын хязгаар хүртэл явах хүч чадал өгдөг. Байнгын өлсдөг хүн яаж дэлхийн илгээлт хийх вэ? Тэгээ өдөр бүр өлсгөлөнгөөсөө болоод сул дорой хүчгүй уур хилэнтэй тийм байдалд байгаа хүн яаж дэлхийн илгээлт хийх юм? Өнөөдөр үнэхээр дахин нэг удаа тэр байдлаас сугран гарсан өдөр болоосоо гэж өрөөж байна. Бид зөвхөн Христийг хүлээж авах юм бол айдас дотор айж ирдэг. Есүс бол Христ гэдэг тэр нэг үгийг л хэлэхэд амийн гэрэл бидний дотор ажилдаг байгаа. Есүс бол Христ. Бурхантай уулзах зам. Есүс бол Христ. Бүх гэмийг минь уучлсан. Есүс бол Христ. Харанхуйн хүчийг зайлуулсан. Есүс бол Христ. Хаадын хаан болсон эзэн. Есүс Христ. Өнөөдөр Бурхан үгийг дотроо суулгах нэгнийг хүлээж байна. Тиймээс өнөөдрийн Есүсийн бидэнд дамжуулж байгаа үг бол уур хиллэнг авах юм уу? Ерөөлийг авах юм уу? Үнэхээр би бол зүрхэндээ ядуу Христэл надад хэрэгтэй нэгэн Есүс Христэл хэрэгтэй учраас би зөвхөн түүндэл төвлөрнө гэж хүсэж байгаа нэг нь ерөөлийг хүлээж авдаг. Сайн мэдээг хүлээж авахч нь цатгадах хийгээд Бурхны хандлыг өвлөн авах болно. Ядуурл, өвчлөл дотор сүнслэг асуудал донд Бурхан минь надад Есүс Христ хэрэгтэй. Сүнсийг минь Есүс Христээр дүүргэж.
Есүс Христээр харанхуйн хүч чадлыг тас гიშгэх чадaltaй нэгэн минь ядуу байна уу, чадваргүй байна уу үл хамааран ерөөлтөё гэсэн байгаа. Тэгээ бидний дотор үнэхээр ямар ч орон зай байхгүй би. Тэгээ ингээ Есүс Христ орох орон зай байхгүй. Маш их хүмүүсээр магтуулдаг хүмүүс байгаа. Хэр их хүн төвтэй амьдрдаг болохоор байнга магтуулж амьдрдаг юм бол. Хүлээж авах нэгэн болох болно. Онцгойлон Солонгосын хувьд одод байна, телевизийн одод. Тэдний төгсгөл нь ямар хэцүү байдаг вүлээ. Тэгээ хүмүүсээр магтуулж амьдарч агаад дараад нь тэрнээсээ өөрөөр амьдрах чадваргүй болсон байдаг байгаа. Жишээ нь жүжигчин хүмүүс байгаа. Ямар их чадвартай гэж бодож байна тэд нар. Бид нар уйлмаар байсан ч нөлмөс гардаггүй шүү дээ. Тэд нар чинь зүгээр ингээд за уйлаараа гэгээр ингээд уйлах ямар амар мундаг чадвартай хүмүүс гэж бодож байна. Тэгээ тийм энэ дэлхий дээр чадвартай байгаа хүмүүст Есүс Христ хэрэгтэй. Учир нь тэдний төгсгөл үнэхээр ганцаардал дунд өнгөрдөг учраас. Тэгээ тэр ганцаарлаа дарах гээд тэгээ ингээ оюун санааны өвчин янз бүрийн тийм донтолтын хэлбэрт ордог хүмүүс бол тэд нар юм. Тэгээд Библийн өнөөдрийн хэсэг дээр харах юм бол баян хүмүүс өрөөлтэй гэсэн утга нь тэрэндээ бий. Сайн мэдээгүй хэрнээ мөнгөтэй хүмүүс бол тэрэн шиг тийм гай гамшиг гэж үгүй.
За манай нөгөө нэг Библийн сургуульд байхад манай Библийн сургуулийн нэг оюутан маань юу нөр байр хоцсон байна л да. Суглаанд байр хоцсон. Тэгээ суглаанд байр хожингуудаа тэр мөнгө аваад алга болчихсон байгаа. Тэгээ саяхан би нэг сураг сонссон чи зэрэг баг гудамжны хүн шиг амьдарч байгаа юм байна лээ. Эд хөрөнгө зарцуулах чадваргүй эд хөрөнгөтэй байна гэдэг шиг гамшиг байхгүй. Тэгээ мөн сайн мэдээг тайгаа ойлгоогүй итгэдэг хүмүүс одоо биш пасторын хүүхдэд ч юм уу мөнгөтэй болчих юм бол магадгүй гаднаасаа цуглаанд явдаг харагдаж магадгүй ч гэсэн дотроосоо ялцардаг байгаа. За хичнээн их мөнгөтэй байсан ч байлаа гэсэн хэрвээ тэр хүн сайн мэдээг мэддэг болбол тэрэн шиг юрвэл гэж үгүй. Учир нь тэр хүн тэр мөнгийг дэлхийн илгээлтэнд зарцуулах ёстой гэдгээ мэддэг. Тэгээ Библи дээрээс мөнгө эд хөрөнгөтэй бас дээрээс нь Бурхныг нэгдүгээр тавьдаг нэг Библи дээр юу гэж дууддаг вэ гэвэл бүх чуулганы одоо туслагч, хамгаалагч, харгалзагч, дэмжигч гэж дууддаг. Үнэхээр энэ дотор байгаа хүмүүс Есүс Христийн сайн мэдээг хүлээж авсан. Бас тэгээд эд хөрөнгөтэй гэх юм бол тэр хүн гарцаагүй дэлхийн илгээлтийн гол дүр болох болно. Тэгээд илгээлт сайн мэдээний төлөө амьдарч байгаад мөнхийн хаанчлалыг өвлөн аваасаа гэж юрууж байна. Тийм. Есүс Христийг дагаж байгаа нэгэнд юрвал би гэж Библи хэлсэн. Петр Эхлэл 3:15-ын талаар өчрөн хэлэхдээ эзэн бол Христ, амьд оршигч, Бурхны хүн мөн. Есүс Христ гэдэг тэр нэрээр авах хэрвэл Петрийн хувьд асар их байлаа. Тэрхүү итгэлийг өчнгөө Есүс Христийг дагаж байсан Петр дээр Матай номын 28:19-20 дээр хэлдэгчлэн Есүс өгсөн ёроол нь тэнгэр хийгээр газар дээрх бүхий л эрх мэдлийг надад өгсөн. Тиймээс Петра чи яваад бүх үндэснийг дагалдагч болгохтун гэсэн. Харахтун тэнгэрийн энэ дэлхийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно. Түгээр зогсохгүй үйлс 1:8-ыг хүлээж авсан байгаа. Чи зөвхөн ариун сүнсний дүргэлтийг хүлээж аваад, Бурхны хүч чадлыг хүлээж аваад, тийхүү газрын хязгаар хүртэл намайг гэрчлэхээр л амьдрах болно гэж. Тэр ариун сүнсний дүргэлтийг хүлээж авсан Петрийн амнаас гарсан итгэлийн хүчил бол Үйлс намын 2-р бүлгийн 36 дахь эшлэл юм. Тиймээс Израилийн бүх айл
мэддэггүй. Та нарын загалмай дээр цовдлсон байгаа энэхүү Есүсийг Бурхан миний амьдралын бүх асуудлыг шийдвэрлэгч эзэн Христ болгосон. Гучин 8 дугаар эшлэл. Тэр Эвс 20:38 дээр гарч байгаачлан тэр хүн ариун сүнсний усан баталгааг хийлэгдэг. Тэр хүн үргэлжид өөрийнхөө буруу замыг гэмшиж шинчлэн Христ рүү эргэн алхдаг. Ийм хүн нь алд мөн надад байхгүй ч зүгээр надад байгааг би чамд өгье. Назарын Есүс Христийн нэрээр босоод алхахтун. Миний биед үхлийн айдсаар намайг айдаст хүлж өвчлөөр хүлж байсан бүхэл өвчлөлийн хараалууд Есүс Христийн нэрээр нуран унж Есүс Христийн дотор шинэ бүтээл болгохтун. Тиймээс та нар хаант мэд дахилчийн үүргийг хүлээж авсан. Өөрийгөө амьдруулах Христийн эрх мэдэл сайн мэдээгээр эхэлдэг. Тиймээс энэ Тэнгэрийн дор аврагдах өөр нэр үгүй. Өөр нэр бидэнд өгөгдөөгүй учраас Есүс Христийн тэр нэрээр өрөөлийг хүлээн авахтун. Тиймээс Петр тэг боловсралгүй, арталгүй, юучгүй байсан ч Петр 1-р Петр 2-р Петр номыг бичсэн нэгэн юм. Та бүхэн мэдэж байгаачлан Есүсийг хавчиж байсан Саул гэдэг хүн Паул болон өөрчлөгдсөн. Тиймээс энэ дэлхийд Христ итгэлийн хамгийн их нөлөөллийг үзүүлсэн хүн бол Илч Паул юм. Тэрээр Есүс Христтэй уулзаж түүнийг амсаж мэдэрснийхаа үр дүнд Үйлс намын 26-гийн 18-ыг өчн хэлсэн байдаг. Агрипп хааны өмнө Паул очоод хэлэхдээ би Есүс Христийг ойлгож мэдээд түүнийг хүлээж авсныхаа дараагаар сүнслэг нүдмэн нээгдсэн хийгээд харанхуугаас гэрэл рүү сатааны эрх мэдлээс бурхны хаанчлал руу оруулах нэгэн гим нүглээс биднийг цэвэрлэх нэгэн Есүс Христээс өөр үгүй юм а гэсэн. Бурханаас холдсон байгаа гим нүглийн эрх мэдлийн уучлалыг хүлээж авах нэр бол Есүс Христээс өөр үгүй. Есүс Христэд итгэж байж бид ариусгагдаж, бид тусгаарлагдаж, бид ялгагдсан нэгэн болдог. Есүс Христэд итгэж байж гэмээр Бурхны хаанчлалыг өв болгон хүлээн авдаг. Өнөөдөр бидний амьдарч байгаа энэ цаг үе хүртэл энэ хүн энэ бүх дэлхийд нөлөөллийг өгсөн байгаа. Та өөрийнхөө амьдарч байгаа үеэ амьтаа болгодог Христийн хүнээс амьдраарай гэж юрууж байна. Тиймээс сайн мэдээтэй хүмүүсээр дамжуулан нийгэм өөрчлөгдөж, сургууль байгуулагдаж, эмнэлэг бий болгогдож, хүмүүс өөрсдийнхөө үнцнийг эрхээ мэддэг болгодог гэдэг бол бод түүх. Сайн мэдээ төвтэй амьдрах ёстой. Бид өөртөө төмтөөгөө амьдарч байгаа учраас өнөөдөр нийгэм цэвэрлэгдэхгүй, эмчлэгдэхгүй, сэтгцийн өвчнөд баригдаж байна.
сайн мэдээ төвтэй амьдрдаг нэгний хувьд би байхгүй болоод миний дотор Христ амьдрах ёстой. Тэгээ сайн мэдээ төвтэй амьдрдаг нэг нь Бурхны хүч чадлыг хүсэж гуйдаггүй. Учир нь хэрэгцээтэй үед Бурхан тэр хүнд тэргүй хэрэгцээтэй хүч чадлыг өгдөг. Тэгээ би ч өмнө нь ингээд сайн мэдээ өгөөч, хүч өгөөч, Элия шиг хүч өгөөч гэж залбирдаг байсан үе бий. Тэгээ хурамч Иесус үлэгчтэй тэмцэх хүч өгөөч гэх мэтчлэн. Яг үнэндээ тэгэх хашгирах ямар ч хэрэг байхгүй. Сайн мэдээ төвтэйгээр амьдрахад л болно. Өнөөдөр Иесус Христийн дагалдагчийг бэлтгэх үг нь юу вэ гэвэл зөвхөн Иесус Христийг хэрэгцээг мэдрэх юм бол бид сайн мэдээл байх юм бол Бурхан дүүргэнэ. Үнэхээр сайн мэдээл байх юм бол Бурхан сайн мэдээтэй нэгнээр дамжуулан бүх ажлаа хийн гүйцэтгэх болно. Сайн мэдээтэй хамт байгаа нэгэн дээр Иесус Христийн ариун сүнс үргэлж хамт оршдог. Хосea 8-ын 4-р бүлгийн 6-р ишлэлийг харцгаая. Бурхныг мэдэх мэдлэгийн талаар гарч байна. Тэг сүнслэг мэдлэгийн талаар хэлж байгаа. Та нар Бурхныг мэдэх миний ард түмэн мэдлэгийг орхитуулсан учраас би ч та нарын үр удмыг орхих болно гэсэн байна. Бурхны амлалтын гэрээг сайн мэдээгээр хүлээж авч чадахгүй юм бол сайн мэдээ гэдэг нэрэн доороо хүн төвтэй хүний төлөө л гэсэн тийм энэ дэлхийн зүйлсийг л өхөн хатан амиа тариулан хийдэг нэгэн болно. Тэг Христийг мэдэх мэдлэггүйгээсээ болж мөхдөг гэсэн байна. Эхлэл 3:15 амлагдсан байгаа Иесус Христийн сайн мэдээг орхисон тул би ч та нарыг орхих болно гэсэн. Тэгээд гай зовлон тасрахгүй хүмүүс дахилжийнхаа үүргийг ч гүйцэтгэж чадахгүй. Чи хуулийг орхисон тул би ч үр хүүхдээ чинь орхигно гэж. Өнөөдрийн цаг үедээ гэр бүлүүд хоорондоо өстөн дайсангийн байдалтай байна. Тэгээ Бурхан элдээг өгөхөөр ирсэн гэж хэлсэн. Иесус бол Христ. Тиймээс Иесус Христийн тэр 3 эрх үүргийн дагуу эрх мэдлийг хүлээж аваад гэр бүлээ харанхуйгаас авардаг нэгэн бол холтгой гэж өрөөж байна. Тэ үнэхээр Христийг төвтэй амьдрах үед бидний гэдэс дүргэгдэх болно. Тэ үр хүүхэдтэй юу ч болж байсан үр хүүхэдтэй сайн мэдээгээр. Тэ бид чинь нэг өв үлдээх боломжтой тийм өв хөрөнгөтэй хүмүүс. Бурхны хүүхэд болох тэр өв хөрөнгийг эдэлсэн гүн гүнзгий утгатай өдөр болоосоо гэж Иесус Христийн нэрээр өрөөж байна. Байдлаас илүүтэйгээр их Бурхны хаанчлалыг хар. Нулимснасаа илүүгээр
Тэгээ Есүс Христийн сэргээх чадварыг хар. Энэ дэлхийн үнэлэмжээс илүүтэйгээр Бурхны хаанчлалын үнэлэмжинд төвлөр. Бурхан бидний сул доройг мэдэж байгаа. Тэрнээ биднийг дагалдагчаа болгон дуудсан зориг бай. Бурхан биднийг садгалан байлгахын тулд өөрийнхөө өвийг бидэнд өгөхийн тулд юм. Тиймээс өнөөдөр надад Христ хэрэгтэй. Надад өөр зүйл хэрэггүй. Зөвхөн Есүс Христ л хэрэгтэй. Хэмээн хүлээн авсан Бурхны хүмүүс болоосай гэж юрууч байна. Хамт залбирцгаая. Амьд оршигч Бурхан минь, Есүс Христийн дагалдагч бэлтгэх үгийг сонсох энэхүү өдрийг өгсөнд баярлалаа. Онцгойлон энэ өдөр Есүсийн хайр чуулганы бүхий л туслагдсан ахлагч нар нэгдсэн магтаалыг Бурханд өргөх энэхүү алдрын цагийг бэлдсэн Бурхан танд баярлалаа. Сайн мэдээг хайрлан, чуулганыг хайрлан, цаг үеэ өөрчлөх дэлхийн илгээлтийн гол дүр болох тэднийг Бурхны хүмүүсийг таац хадгаж Бурхны хаанчлалын өв болгох болтугай. Өнөөдөр Бурхан Есүс Христийн үгийг авах хүнийг дуудсан гэж хэлсэн тул та биднийг дуудсан гэдгийг хүлээн зөвшөөрөн Есүс Христийг хэрэгцээг мэдрэн Есүс Христэл миний амьдралын эцсийн хариулт юм хэмээн өчн хэлсэн тэр өдөр байлгах болтугай. Одоо өлсөж байгаа нэгэн, одоо өвчтөй байгаа нэгэн, одоо нулимстай байгаа нэгэн хүн бүр Эхлэл 3:15 дамлагдсан байгаа. Есүс Христ бидний одоо хийгээд ирээдүйг харж намайг дуудсан гэдэгт итгэж тэгээ ариун сүнсний ажил миний дотор хийгдэг болтугай гэсэн итгэл дотор тэд босгогдох болтугай. Есүс Христийн дотор ямар үйл явдал болж байсан ч бүгд төгсгөл биш гэдгийг би хүлээн зөвшөөрөн Бурхны бэлтгэсэн маргааш би гэдгийг зүрхэндээ суйрлуулан Есүс Христийн нэрээр залбиран өрөөгдсөн Бурхны хүмүүс байлгах болтугай. Өнөөдөр та өлсгөлн нэг эцсийг дүргэж, нулимстай нэгэнд баяр хөөргийг өгч, унсан нэгнийг босгоно гэж амласан тул тэрхүү үгийг даган Бурхны дагалдагчаар амьдрахыг хүсэж байгаа хүн бүрийн дээр таны ариун сүнсний эрх мэдэл өгөгдөх болтугай. Тиймээс энэ дэлхийн хэмжүүрээр амьдралгүй Бурхны хаанчлал болон зүйт байдлыг хайздаг сэтгэл татам Есүс Христийн хүнээр өрөөх болтугай. Өнөөдөр Бурхан бидэнд хандан хүлээн зөвшөөрөх өдөр болгосон тул Христийн өмнө өлсгөлн Христээр сангадаг нэгэн байж Христийн алдар дотор бүхий л хоосрол гэж садгалан өлсгөлн байдал маань дүүргэгдсэн өдөр байх болтугай. Тэгээ бидний сүнс тэр чигтээ эдгэрлийг хүлээж авсан өдөр бүх зүйл дахин сэргсэн өдөр байх болтугай. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.